тэмцээнүүдийг шүүж үйсэн. Ийм шүүгч бол манай дээдлэгт ирсэн байгаа. За ингээд үзэгчдээ тоглолтын эхний оног Түмбэрийн Уганбаяр. Барс бол маш гоё нуугаад гаргасан. За хөлгүүдийн эхний 2 оноо. За тэгээд ер нь их багууд бас Астиг оноо зарлцсан байгаа. За энэ үедээ зэрэгцээд үзэгчдээ энэ жил бол ирсэн юм Дамирчаан Барсуудыг гоё дамжуулт А102 товтлогоо гаалсан 2 дахь боломжоор довтлоо. Багийн 4 дахь оноо авшаа 4-9-3 товтлогоонд орж ирсэн А102 гоё дамжуултыг гаргаж өгсөн А102-ын довтлоо. Барсуулт суларцаан тэр. За сая хамгаалтан дээр үл ойлголцол. За ингэж сул хамгаалгаад зүүндээ хөдөлсөн их 2-ын эсрэг дундад шилдэг гүйцэтгсэн Эрдэнэцгийн маргад Монголын сагсан бөмбөг гүйцэн. За дамжуул таслагдсан Ян Миллер урагшаа ганцаараа гараад ирсэн. За дараахан төгсгөлийг хийлээ. Тэгээ одоо юм дундын цаа шидэлт хийхээс л өөр гарцаагүй. За харин зэдвүүсрөө авсан. Энэ бол болж байна. За хүний илүүтэй товтлогоо. А102-ын төгсгөл амжилттай болсон. Хөлгүүд юу юу гэсэн үг гэхээр металлын бас нэг зохион байгуулалттай товтлогоо бас болохгүй байна гэсэн. За гарч ирж шүү А102 бол сайн. Ахаад бөмбөг таслагдах дүүгсэн Барсууд бөмбөгийг салгаад авсан 2-ын эсрэг 2 товтлогоонд гарч ирсэн Барсуудын ямар чамин төгсгөл вэ үзэгчтэй. За металлынхаа ер нь удаадараас хүн цогцолтонд орсон хിവэр инх дүрийн товтлогоо ярина. Барсууд бөмбөг нуугаад орох гэсэн за бужигнаа дундаас өөр дөрөн бөмбөг буцаад ирчлээ. Ягд сэдв сүрэн хөнгөлтэй зай гараад ирсэн. Дундын ярьсгүй шилдэг амжилттай. Тэмцэл өндөртөө дамжиж маргаад дундын зай шилдэг амжилттай болсон. За маргатын ер нь Миллер. За зүүндээ саад холын зай шилдэг гүйцэтгсэн Ян Миллерийн 3 оноо. Шажуунаас нэг билээ тэгээд хөдөлгөөн хийх. За тэрний шүүхт юм байна. Одоо яриа байхгүй да. А102 нэгийг догсон хөлийн ажиллагаа гоё болсон. Брэдфорд унаа шидсэн шилдэг амжилттай. Шилдэг амжилттай болсон. Их 2 дахь боломжийг үүсгэсэн. Яа тоглох амжилттай. Маргаад ер нь л өөрөө аргалах болоо да. Зүүндээ сайд степ 3 оноо шилдэг амжилттай болжээ. Эрдэнэцгийн маргаад шинэ үлрэлийн эхний тоглолт гэсэн бүр хэдийнэ энэ тал байдал бол басцсан гэдгийг мэдгэж байна. Анугуулаас Абдул Гадир. За Барсуулт. За энэ Барсаа ингэ шидчихнэ. Арам руугаа яваад орсон. Ян Миллерийн товтлогоо амжилтгүй болсон гэхдээ доор болсон. Байгаль харагдаад байна. Металл солилцоо ихлээр бас шин тоглогч нар орж ирэл тийм ээ. Дээрээс нас легионер тоглогч нар солигдсон тийм ээ. Уганбаяр 2 дахь боломжийг үүсгэлээ. За голоор гүйснэ гэсэн мөнх чөдөрлөө гаргаж байгаа маань Насанбатын мөнх чөдөр суул шидсэн шилдэг амжилттай. За чөдрөөгийн хувьд бол болсонгүй буцаагаа зүүндээ цэслээ авсан. Уганбаяр өөрөө дундаа шидсэн. За яг л нэрээ үзүүлсэн товтлогоо байлээ дээ. Ямар нэг тийм бодчих юм хаа. Бөмбөг таслагдсан урагшаа Уганбаяр товтлогоонд орж ирсэн. Миллерийн гарыг дагуулсан. Бомболгын амжилттай боллоо. 3-0. А102 дээр гарч ирсэн баруун дээр слайрлаа. Барс бол заслаа өнгөрөө шууд өрөө холын зай шилдэг үүсгэсэн. Бадруудны Барсуудын шид. Гурван бүлгэн гоёулсан. Биндрия түлдээсэн дамжуулт Биндрия товтлогоо амжилттай болсон. Эзэмшил тийм ээ. Түшиг энэ харахад их дажгүй харагдсан. Сая хэрний их л үг гаргалаа тийм. Янагудлаас Вахтаровын 3 оноо шилдэг амжилттай болсон. Энэ үедээ эхний хамгаалагчийг өнгөрөөсөндөө өөрөө эргээ дундын зай шилдэг үүсгэсэн. Түмбэрийн Уганбаяр багийн ахлагч үүдэж үеийн төгсгөлийн Эрдэнэт Слаа найдвартай орсон Кристиан Брэдфорд баруун даалгаад холын зай шилдэг гүйцэтгсэн шилдэг амжилт. Ёстой мэрэгжлийн тоглогч нар бол авах л ёстой. Брэдфорд маш голоо шийдсэн. 2 дараадад буулгасан энэ үед хасын хөлгүүдэд маш том цохол билгүүн. Буцаад Миллер завчин дээр гарч ирсэн. Хамгаалагчтай шидэж байгаа юм байна. Миллер харин дээр дор. Бишэл металлогийн хөгжөөнд дэмжигчтэй дуугийн намсгалаа. Тааны нэгцэл рүү ороод байдаг. За маргад эртнэ. Маргад тарина. Маргад Эрдэнэтээс баруунаас лавсан А102-ын эсрэг марга залтандаас дундаа шидсэн. Маргад ямар гоё юмсэг шидэлт вэ? Бишэлт металл баг илэрлийн нээлтийн тоглолтод аварга хамгаалагчд буюу хасын хөлгүүдийг 70-65 ярцаагаар буулгаж авлаа үзэгчтэй.